За ингээд өнөөдөр бид 26 оны төсвийн үрээг хэлж байгаас гадна мөн засгийн газрын өрийн удирдлагын 26-аас 28 оны стратегийн баримт бичгийг батлах тухай энэ одоо чухал зүйлийг хэлэлцэж байна. За тэгээд бас энэ ташрамд энэ танилцуулгыг харж байхад нэг зүйлийг бас бид ярих ёстой. 2016 онд Монгол улсын одоо засгийн газрын өөр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 93% орчим байсан бол одоо 2024 оны байдлаар 41% болж одоо огцон буурсан. Тэгэхээр энэ засгийн газар бас сүүлийн жилүүдэд маш сахилга баттай энэ өрийн удирдлага дээр маш сайн ажиллаж байгаа энэ нотлогоо. За энэ ч үүднээсээ бас олон улсын хэмжээнд бидний одоо зээлжих зэрэглэл маань өндөрсөж байна. За бид одоо гадаад зээл ярихдаа зүгээр одоо урсгал зардлаа нөхөх юм уу бус бид нар одоо эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төслүүдээ санхүүжүүлэх гэдэг ийм юм ярих хэмжээний болно гэдэг бол одоо нэлээд эрэг зүйлээ. Тэгэхээр энийг бас хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За харин урагшаагаа хараад бид энэ 26-аас 28 оны стратегийг харахад өнөөгийн нөхцөл байдлыг харахад ч гэсэн бид нар бас тайвширч болохгүй анхаарах ёстой хэд хэдэн зүйлсүүд байна. Зөвхөн өнөөдөр гэхэд манай энэ улс төрийн бужигнаас болж одоо засгийн газрын гадаад гарсан бондуудын үн огцом унж байна. За энэ манай төгрөг дээр ирэх дарамт, үнийн өсөлт нэмэгдэх гэх мэтлэн маш олон зүйлсүүд болно. Яг нэг талдаа зарим хүмүүс огцрох амархан гэж хэлж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг авчрах, төрийг тогтвортой байлгах гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр энэ одоогийн эдийн засгийн хувьд би улс төрийн хувьд яриаггүй эдийн засгийн хувьд байгаа энэ тогтворгүй байдал. За энэ 2025 оны хувьд эхний улиралд гэхэд эдийн засгийн өсөлт 2.4% болж удаашрсан байна. За биднээс хамаарсан биш гадаад нөхцөл байдалтай холбоотой зүйлсүүд байна. Инфляц 8.6% буюу аль хэдийн одоо төсвийн хүрээндээ оруулсан тооноос ингээ өндөр хിവэрэ байна. Тэгэхээр энэ дээр цаашдаа та бүхэн одоо энэ 26 28 оны одоо төсвийн хүрээг ярьж байгаа зөвхөн эх жилиг гэж хэлэлгүйгээр би Жавхлан сайдаас сангийн сайдаас асуумаар байна. Энэ жилийн 2025 оны менежментийг яаж хийх гэж байна вэ? 25 оны менежмент бол өөрөө 26-аас 28 оны суур учрыг шууд хамааралтай зүйл гэж бодож байна. Өнөөдөр болж байгаа энэ эдийн засгийн шоктой ямар хариу үзүүлэх гэж байна? Ямар бодолтой суун вэ гэдгийг асууя. За эдийн засаг сангийн сайд болдын Жавхлан хариулт өгье. За болроо гүшүүний асуултанд хариулъя. Тийм ээ бид 2012 онд зээлжих зэрэглэлээ алдсан. За харамсалтай нь энэ маань 12 жилийн дараа 2024 онд бид тэр төвшөндөө арай хийж очсон. Энэ хооронд бид нар маш их хүнд үеүүдийг туулсан байдаг. Маш их өртөгтэйгээр тэр зээлжих зэрэглэлийнхаа төвшинг эргүүлж олж авч чадсан. Энийг ойрын жилүүдэд бид дор хаяж энэ төвшөндөө хадгалах, за улмаар сайжруулах ийм зорилт тавьж ажиллаж байгаа гэсэн үг. За өмнөх жилүүдэд бид өрийн удирдлага амжилттай хийсэн. За дараагийн жилүүдэд ирж болох энэ дарамтуудыг одоо нэмгэлж чадсан, бууруулж чадсан. За хойш нь төсвүүдээр дарамтгүйгээр жигд хуваарлж чадсаны үр дүнд бид нодлон золжих зэрэглэлээ ингэж ахиулж чадсан байгаа юм. За тэгэхээр 2025 онд бид төлбөл зохих ёстой байсан 650 сая долларын өрийг бид нар өмнөх жилүүдэд зохицуулалт хийгээд төлхийн төлцсөн байна. За тийм учраас 25 онд одоо бид дахиж одоо тулсан бондын үр байхгүй. 26 онд ч байхгүй. За харин урт хугацаатай за мөн олон талтын болон хоёр талд хөгжлийн төслүүд дээр авсан урт хугацааны хөнгөлөлтөй зээлүүдийн төлбөрүүд бол байгаа. За энийг бол төсвүүдээр багтаагаад явж байгаа. За томоохон төсөл хөтөлбөрөдтэй холбоочтой асууж байх шиг байна. За тэгэхээр ер нь аль болох бид нар төсвүүдээс одоо дахиж баталгааг тэр томоохон төслүүд рүү чиглүүлэхгүйгээр дахиж төсөл хөтөлбөр санхүүжүүлэх богино хугацаатай өндөр хүүтэй бонд авахгүй ийм стратеги одоо оруулж ирж байгаа гэсэн үг. За дээрэс нь хэрвээ бид хоёр талтын бол олон талтын төсөл хөтөлбөр авлаа гэхэд дандаа одоо project finance буюу төсөл нь өөрийгөө санхүүжүүлээд явах ийм л төсөл хөтөлбөрүүд дээр зээл авна. Тухайлбал бид хэдхэн сарын өмнө одоо улсын хурлаар оруулж батлуулсан нэвт тусруулах үйлдвэр байна. За энэ төсөл бол Монгол улсын одоо хамгийн том зээлийн санхүүжилт төр бий болж байгаа төсөл. За энэ төсөл маань одоо хугацаанд ашиглалтанд оруулж яаралтай бид одоо өрөөгөөжийг нь одоо бүртгэх хэрэгтэй байгаа. Тэгж чадваас бид жил бүр бензиндээ төлж байгаа 2 тэрбум долларын чинь талыг нь ядаж авч үлдэх юм байна.
Ийм үр дүнтэй төслүүд дээр л одоо сүүлийн жилүүдэд засгийн газар одоо зээл авч байгаа гэсэн үг. Тэрнээс биш одоо сандал ширээ за байшин санхүүжүүлэх, явандаа төсвүүдээр ачаал зардал нэмэх ийм одоо нийгмийн шинжтэй төслөлбөрүүдийг аль болох татгалзаж байгаа. Ийм дараагийн 3 жилийн одоо төлөвлөгөө орж ирж байгаа гэдгийг хэлье. За ингээд дахин хэлье. Энэ жил болон хойдон жилийн одоо тулцсан байсан бондын өрөөдийг бид аль хэдийн өмнөх жилүүдэд амжилттай зохицуулт хийсэн байгаа. Тийм учраас За инхтийн болормоо гүшүүн тодруулжсоё. За жавхлан сайдаас сангийн сайдаа би нөгөө асуугаад байгаа зүйл нь аль хэдийн энэ эхний уйлралд удаашрсан байгаа эдийн засгийн үзүүлэлтүүдээр ямар бодолтой байгаа, тасалдаж байгаа төсвийн орлого дээр ямар бодолтой байгаа вэ? Энэ бол 26-аас 28 оны бас төсвийн хүрээний суурь юм гэж харж байгаа. Ер нь бол энэ төсвийн хүрээ, энэ үрийн одоо стратегийн баримт бичгүүд бол зүгээр нэг баримт бичиг биш. Бид нар Монголын ирээдүйд итгэж байгаа улс төрийн шийдвэрийг илэрхийлж байгаа энд ярилцах ёстой зүйл. Аль хэдийн одоо энэ орон доторх санал суудлын хэрүүлээс болж эдийн засагт бодит сөрөг нөлөө гарч байна. Энэ дээр ямар бодолтой байна? Ямар хариу арга хэмжээ авах чинь? Энэ 26 оны суурь юм шүү гэдгийг тодруулъя. За жавхлан сайд нэмж хариулт өгье. за болроо шөнийн асуултанд нэмж хариулъя. За төсвийн хувьд бид нэгэнт одоо алдагдaltaгүй гэж төсөв баталсан. За энэ жилийн төсвийн орлого талдаа бид бас нэлээд сорилттой байгаа. За гисэн хідэж засгийн газарт одоо орж ирж байгаа орлогынхоо төвшөнд төсвийн зардлаа зохицуулт хийгээд явах бүрэн эрх үүрэг нь байдаг. За энэ хүрээнд эхний одоо хагас жилийн хувьд бид засгийн газрын одоо төлөвлөгдсөн бүхий л үйл ажиллагааг орлогодоо тааруулаад ямар ч тасалдалгүйгээр бүрэн санхүүжилт хийгээд явж байгаа гэсэн үг. Сүүлийн хагастаач тэгнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл орлого ямар хэмжээнд яаж дутан тэр хэмжээнд энэ жил зарцуулалт гарна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол төсөв дахиад алдагдaltaгүй гарах одоо гүйцэтгэл ингэж гарах бүрэн боломжтой. За гэхдээ энэ бол бас том сорилт. Ингээд нэг зүгээр төлөвлөгдсөн байсан төсвөө танаад яваад байх нь бол өөрөө энэ хөгжлийн төлөвлөлтөнд бас алдагдaltaй. За тийм учраас бид одоо дунд урт